За ихс. Самбас та бүхэн жимдий хүй. За Kepler Research-ийн дугаар гэхээр эхлээд бэлэн болоод байж байна. За энэ удаагийн дугаар дээр за одоо нэг амар энэ удаа ийм альберсын хобби. Гэж байна. За шууд нацаа хөшөө. За. яцаа. Нэг бив. Шууд гэж байна. За нөгөө нэг кейсний ядснаа тодруулъя гэж бодсон. Тэгэхээр одоо би ганцаараа хийхдээ мөнгө нь магадгүй учраас яг одоо хийчихье гэж бодож байна. Тэгэхээр би одоо энэ дэр дэлгэцээ биччихье. Тэгэхээр энийг давхар оруулж тэ. Бодлоо чинь 70 хэсэг байгаа. Үгүй. Юу амар. За screen record. Тэгэл ханаа идэ матал татвардаг штэ. Аутер бахаа кейс авсан тэ. Үгүй тийхээс энийг ингэж навшрахгүй штэ. Нэр тэгж яах. За ямар ч байсан 88 комент орсон байлээ. Эвгүй 66 манай хамаатан. Спамд болт тэ. За ямар ч гэсэн ингэ тавиад за энэ дээр линк оруулна. Экстра тийм байхгүй. За нэг шалруулчих тий. За энэний тулд нөгөө юу байгаа? Ацтны маань Хуцсан дугаар. Усан гоё яаж бэлтгэдэг байгаа юм. 14 Pro Max, 15, 16 гэсэн ийм 5 кейс байгаа юм байна шүү. Тэр энэ 5 кейс дээр тодорхойлно дарнаа гэсэн үг дээ. За энэ чинь ингэж явж байгаа. 87 нэмээд идэхгүй шүү дээ. 16 юу? 15. За ингээд зарлаа. За 88 комент тий. За дарах уу? За дар. Пүү 16 Pro Max даанч байсангүй тий. 16 их хоо шүү дээ. 16 чи Pro гэж шүү дээ. Жихээ орол. Одоо дахиад арна гэсэн үг үү? Дэх үү. 16 их л орчих чи 16 гэсэн шүү дээ. Тий 16. За дахиад заастаа уучлаарай. Сайн залуу. Сайн нэвсгүй. Пүү 13 Pro Max байх. 13 Pro Max. Тэг харал даандаа. Энэ 13 Pro Max. Yes та тийм биш тий. Одоо тодорцсон ч өгчөөд дахиад руу томоохон тий. 13. Пүү за 13 Pro Max дээр баяр үргээ. Од сүрэн санжиж ав. 2482. Ха тийм бичиж авч боо тий. За 13 болсон. За 13 Pro Max бол босон шүү заа. Тэгэхээр дараагийнх нь одоо явах шүү. За another one. 16 Pro Max thanks. Хааш ямар амар утастай юм бэ? Байхгүй үстэй. 16 Pro Max байхгүй тий. 16 чи зөвлөгөө байна та. Ямар ч юм бэ? Наад болгонгийнх чи зүгээр 16. Зүгээр 16 юм л та. Ямар хаалтай. За 16 Pro байхгүй шүү тий. Хай. Зүгээр 16 авч л та. Тэ. Яах гэж юм аа Pro Max авдаг юм бэ? 13 Pro тодорцсон. Тодорцсон тий. Дан заазгүй байна. Цаг нэлээ авах шүү баг юм зэ. Хан тийм ээ. iPhone 13 15 гинэ. Тэр 15 нөхөө. За 15 нүгэ тий. За инх манлаа. Хоёг батар 15 эзэн бол iPhone 15 шаваарай. Ингээ iPhone дарааж идэж байсан. За одоо 14 Pro Max-ийн нэхгүй байсан. 14 14 Pro байгаа шүү. Тааш тий. Мөн үү? Энд чи Pro шүү тий. Pro Max юм ш дандаа. Энэ баруун талаа. Энэ юм тий. За энэ эзэн. За ямар явах яндатай байна. За дараагийнх нь. Одоо ерөөс 14 Pro Max үлдчихсэн шүү тий. Мөн үү? 15 Pro баг. 16 их байна. Дан 16. Дан 16 байх тий. Пүү энэ үү? 16 Pro. Энийг мань өөр авчихлаа. Оо, энэ хоёр дахь тодорлоо. Ямар хэцэн баг энийг өгч юм. 16 өгч үү. Баярлаа. Сая комент хийсэн байна. 16 Pro Max. Pro Max ахгүй. Монс зэрэг Pro Max-тэй хүмүүс кейс өгдөг байх шүү. 15 Pro Max. Pro Max 15 хүмүүс мөн. Заав. Айл боломжтой юм. За энд одоо хэд нэг л үлдсэн үү? 2 үлдсэн байна. Энэ аль нөхөө? 16 ки хүн аваагүй байгаа. Нөгөөх нь 14 Pro Max-ийг хүн аваагүй. 14-ийг аваагүй гэсэн үү? 14 Pro Max юм. За 14 Pro Max аваа.
Comedy юм нэг нэ. Comedy нэртэй юм аа. Одоо 16. 16 дан 16 тийм. За 16 гартал дарна. Би тийм лабубу задлаад байгаа маа шин. Юу вэ? Random comment iPhone. iPhone 40 16. Маа. Одоо уц авч байгаа бол 16 авч. За тийм. Уцаагчд 16 аваа. За Mögi MC 1932 оны залуу. Төрүүлдэ шүү. Хүү ёо. За энэ шаяг хийсэн юм шүү. За талч. За одоо мэдэн дээр орё. За хэлээ. Мэдээ мартсан. За энэ 7 өнөр юу байна даагш. За ихсэн. За энэ хот биткойны конференс зохион байгуулсан. Биткойн 2025 конференс зохион байгуулсан. За энэ дээр нэг хоёр ноцтой мэдээлэл гарсан. За нэг нь болгоод Wyoming гээд мужийн сенатор Синчал өмнөс юм байна. За энэ хүн болгоод юу хэлсэн бэ гэхээр нэг сая биткойн авна гэдэг хуулийн төслийг өргөн одоо барьж байгаа. За тэр хуулийн төслийг маань болгоод инфликч бол дэмжих гэсэн шүү. 5 жилийн хугацаанд 1 сая биткойныг одоо ингэ татан төвлөрч нөөцөнд авна гэдэг саналын хуулийн төслөөс орцсон явж байгаа. За энийг бол Дональд Трамп өөрөө дэмжнэ гэдэг бас илэрхийлсэн. Тэгэхээр энийг ингэ зарлж байна гэж зарлсан байна. Сатоши Накамото ч хэдэн биткойн төлөө? Цаашаас нэг сая төлөө. Тэ. Тэгэхээр ч нэлээд их хэмжээнд цуглаж авах нь шүү те. Тэгэхээр хэдэн мэдэхгүй. Хэдэн километр гэсэн бэ? 5 жилийн дараа. 5 жилийн дотор 5 жилийн тэр багаар ч юм аваад л байна гэсэн үг шүү те. Окей. За тэр хугацаанд тэгээд нэг биткойн үнэ хэлчих болох юм тийм. Үнэхээр ингээд бодлоо авалт хийгээд 1 сая хүртэл 1 сая хүргэнэ гэж тоогдох юм бол нэг биткойн хэлчих. За магадгүй энэ хуулиас баталтай дэмжлээд нөхөр бодлоо авалт хийх юм бол тогтмол бодлоо авалтаа буюу ингээд тогтмол бодлож авдаг тасын газартай бүр нэг уцтай очлоо шүү дээ. Тэгээд тэр энэ айгүй том мэдээ шүү том. Тий, уг нь чигээ боломжтой ярихгүй бол энэ хин синтез үнэ шүү дээ. За тэгээд нөгөө нь бол Пакистан бас нэг Пакистаны одоо National Crypto Council гэдэг байна. За үндэсний криптогийн консул тэгээд зөвлөлч юм уу тий. За тэгмээд эдгээр болгоод өнгөрсөн 2 сард энэ оны 2 дугаар сараас байгуулж эхлээд биткойн албарлах энергийн одоо цахилгаан орчин хүчний сэргэлтээ өгөө гэдэг ч юм уу энэ санал гаргаад явж байсан бол энэ удаагийн конференцтэй юу зарласан бэ гэхээр Американаас бид нар бас биткойн хотлоо авах одоо хуулийн төсөл бол ингээд өргөн байна. Малсын газруудаас энийг дэмжнэ гэдэг зүйлийг бас ингээд ярьсан. За ихэд бол Пакистан улс ч юм бол манай улс крипто эзэмших бол ингээд хууль бус байна. Бид энэ байрсаас хэзээ ч хөдлөхгүй гэдэг зүйл ярьж ирсэн байсан бол одоо бид нар төстэй биткойн авна гэдэг зүйл ярьж болсон байна. Окей. Ерөнхийдөө улс орнуудын биткойн авсан мэдээл явсан юм шүү дээ. За өөр болцгоё. За өөр гэх юм бол за усууд бол ингээд бодлож авах тодорхойлоо. Бодлож авах хүмүүстэй болоод эхэллээ. Бид нар өөрсдөө авч эхлэхгүй бол хожиж магадгүй. Чи аваагүй л байгаа юм уу? Аваагүй. Тэгээд GameStop за meme stock гэдгээр нь бас ярьдаг. Meme coin гэдэг шиг болцоонд нь бас meme stock гэдэг meme сая. GameStop аа. гэж явдаг GameStop маань 4720 биткойныг бас бодлож авсан байна 5 сарын 28-ны өдөр. Одоо бол зах зээлийн үнэлгээнд 513 сая доллар тэнцэх хэмжээний биткойн буюу 4720 биткойн ингээд бодлож авсан байж байна. За энэний бас нөгөө Metaplanet гэх Японы компани байна. За 21 сая долларын бонд гаргаад тэр мөнгөөр биткойн худалдаж авна гэж бас ярьсан байна. За энэ компани бол одоогийн байдлаар 7800 биткойнтай. За тэгээд дундаж үнэ 91,000 худалдаж авсан гэдэг үзүүлэлтээ бас байгаад байна. Ингэж ийм зөрөгтэй орж худалдан авалт хийж байгаа шалтгаан одоо энэ одоо Америк тэргүүтэй улс орнууд худалдан авалт хийж байгаа бас Америкийн мужууд нь өөрсдийн гэсэн нөөцтэй болох тийм хуулийн зөвлөгөө барьж байгаа холбоотойгоор их зөрөгтэй орж магадгүй. Эсвэргээр биткойн унах юм бол энэ хүмүүс чинь компаниуд ч эсвэргээр нөгөө нэг загас гарахгүй болох тийм мөрчлөг очдөг шүү дээ. Тэнд дээр өмнөх одоо тэр нөгөө нэг 69 урсгал зарлаа дээд хайлтууд зарна л да тий. Тийм зүйлээс мэдчихсэн. Тэгэхээр тийм их байгаа. Гэхдээ ямчаас маш зөрөгтэй худалдан авалтууд хийж байна. Яг strategy гэдэг компани бол унсан ч хамаагүй гэдэг байлаа шууд dollar cost average тавцсан тий. Гэхдээ яг хідэн компани яг тэгж авч амиа байж чадахгүй гэдэг чинь өөр сонирхолтой л та. MicroStrategy-тэй холбоотой бас нэг сонирхолтой зүйл гарсан. MicroStrategy бол гэдэг одоо бид нар бол биткойныг хаана хадгалж байгаа wallet ажилласан гэдэг олон нийтэд мэдэх юм шиг сонирхол байхгүй наа. Энийг мэдгэснээр ирээдүйд ингээд манай компани очиж болох гэдэг маш том багшлууд байгаа тийм. Тэр wallet-ыг гүйлгэх тохиолдолд тийш одоо нэг янз бүрийн хаалгууд хийдэг ч юм уу. Тим хөсөл бас гарч ирэх магадaltaй гэдэг үгдээс ингээд нууцлж байгаа гэсэн чинь Arkham гэдэг компани байна. За бид хандсан тийм. Бид нар бол MicroStrategy гэдэг одоо нийт wallet-уудын 87% бол бид мэдж байгаа гэдэг зүйл бас ярьсан байна. Тэр нь Arkham дээр нөгөө on-chain analysis гэдэг энэ дээр нөгөө Trump-ийн World Liberty-ийн юу авлаа юм уу айгүй олон анализ мэдээлэлүүд бас гаргадаг. Тэгэхээр бас Twitter ч юм уу одоо Twitter одоогийнхоор X ашигладаг бол бас Arkham-ийн X-ийг давалцтай ч гоё мэдээлэл авч чаддаг шүү. Нөгөө талаар нөгөө крипто болчих юм бол мэддэхгүй алга болно гэдэг ч гэсэндээ их хэмжээний биткойн их хэмжээний мөнгө бол
эсэгээр аюу тийм хаана гэж байгаа хинийх нь байна гэдэг ингээд тогтоох бас илүү тийм боломж өндөртэй байгаа. Нэг хуучин бол нөгөө нэг баригддаггүй учраас гимнэрт ашигладаг гэдэг үгс. Одоо бол эсэгээр болох гэдэг магадлал өндөртэй болчиход байна. Тийм ээ. За нөгөө талаа нэг сонирхолтой шинжилгээ бас гарсан байсан учраас мэдээ болоод оруулчих. Биткойн нөгөө 115 мянга гэдэг төвшнөөс ийшээ орох юм бол за 7 тэрбум долларын эзэн хэмжээний одоо ингээд short position liquidation болох юм л. За тэгэхээр одоо нөгөө нэг одоо хувилдааны онолж гэдэг ч юм уу тийм юмд итгэдэг одоо бас тийм крипто төгөөс их авдаг. Энд нөгөө нэг хүмүүсийн position liquidation болохыг харчаад хүчээр одоо ингээд тэр зэглүү хүргэж ч юмнаас авдаг зүйл яриад. Тэгэхээр биткойн одоо ингээд 115 мянга төвшин өгөхөд short хийсэн хүмүүс маань ингээд нийтдээ 7 тэрбум долларын тэр одоо position бол алдаад liquidation зөвхөлөх юм. Яг ер нь бол нөөс криптогийн heat map гэж байдаг шүү дээ. Тэндээс харах юм бол хаана хамгийн их liquidity болохоор zone байна. Тэрийг бас тодорхойлцсон бас тийм volume шиг зүйл байдаг. Тодорхой хэмжээнд унш чаддаг хүмүүс унш чаддаг. За гэхдээ яг унш чадахгүй ч гэсэн ерөнхий харахад бол за дээшээ 115 мянга дээр авах юм бол маш их хэмжээний short арилжаа байхгүй болох нь байна. За доошоо ирлүү орох юм бол маш их хэмжээний long арилжаа байхгүй болно гэдэг. Тэр data analysis-наас ерөөдөө гарч нээлттэй л байдаг л та. Тэгээ ямар ч үсэн өөр on-chain хоёр indicator-ийн хувьд бол supply and profit market bands гэдэг нөгөө advanced net UTXO supply ratio гэсэн энэ хоёр on-chain юг мэдэн дээр онцлсан байхгүй. On-chain одоо юу индикаторыг тэгмүүд энэ хоёрын зүг дээр болонгод биткойн overheated буюу бүр ингээд хит халалттай бүр хит хөөрлөөр сэтгэл хөдлөлөөр хүмүүс авсан байна. Одоо ихэд бол унхан ус цаг хугацааны асуудлаа гэдэг зүйл энэ хоёр индикатор хэлж байна гэдэг. Гэхдээ цацал өсөндөө бол индикатор байгаа. Аль нь зөв чинь ялж буурна тийм. За бас нааднаас нь яг хоршуулад нэг би мэдээ уншсан юу гэхээр биткойн одоо 110 мянга за 109 мянга ч юм уу тийм ямар ч байсан all time high бүс дээр байгаа тийм. За тэгтээ биткойныг сонирхож байгаа хүмүүсийн тоо айгу бага байна гэсэн тийм индикатор. Биткойн уналттай байхад хүмүүс сонирхдаг байсан шүү дээ. Тэгмээд урд урдны жилүүд харахад биткойн өсөж байхад хүмүүсийн нөө сонирхол нь буцаад ихсдэг байсан бол за одоо буцаагаад хүмүүсийн сонирхол айгу багтай. Тэгтээ биткойн still ханшин дээр байгаад байна гэсэн бас зүйл ярьж байна. Тэгэхээр энэ дэр нөгөө таамаглаж байгаа зүйл нь хүмүүс одоо сонирхгүй байна нэрээ одоо сонирхоод эхлэх юм бол мэдээж дахиад энэс илүү амар өндөр өсөлт боломжтой гэдэг зүйл ярьсан. Гэхдээ яг энэ яагаад хүмүүс сонирхох гэж өндөр ашигтай байгаад байна гэх юм бол нөгөө улс орнууд чинь том компаниуд худалдаж аваад байна тийм үү. Нөгөө талаар бас нөгөө хувь хүмүүс мэдчихсэн хүмүүс биткойн худалдаж авах хангалттай хэмжээний сан байх болчихлоо юм л да. Зүйл авчтай. Эсвэргээр алтан дээр чинь адилхан шүү дээ. Яг арилжаач хүмүүс бол яг алтан аваад позишн эзэлж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс дайм болж нь бол алт өсөндөө гэж мэдж байгаа мөртлөө алтан аваад тийм ээ. Тэрнтэй адилхан бас байж магадгүй. Тэгтээ ханаас крипточнууд дэлхийг шуугуулж байна. Трамп одоо бас ойрох маш их ярьж байна. Тийм бахад криптогийн бас сонирхож байгаа сонирхлын хэмжээ айгүй бага банкны дөнөөс нэлээд бас далд маягийн буулж маягийн мэдээ болов уу шаарс. За эсвэл магадгүй нөх хүмүүс сонирхоо байлээ гэх бас унжих магадaltaй л таас. Гэтэ хаа саний мэдээ сарахад бол мэдээж улс орнууд эдгээр 5 жил гэхдээ сая биткойн аавн заас өөр улс орноос мэдээж нүүдтэй болно гэх талаар ярьж байгаа учраас магадгүй бас хүмүүсийн сонирхол өсч магадгүй. За тэгээд нөгөө нэг өнгөрсөн 7 оны дугаар дээрээс сандж байна. Крипто ашигладаг одоо нөгөө нэг аялал жуулчлалаар хийж байгаа хүмүүс бол илүү хэмжээнд мөнгө өгдөг. Тэгвэл Таиланд улсын одоо сангийн яам болон тийм хуулийн болон нөгөө төв банкны нэг юм хуулийн одоо журам гэх юм уу да бас яг ингэ яригдж байгаа. Тэр нь болонгод Таиланд улсад очсон хүмүүс криптотой холбоотой кредит картаар ч юм уу дебет картаар ингээд төлөвлөлөд яваад авах боломжтой. Тэр нэг хөрөөлөнд хийдэг ч юм уу тэр дотоодын бийжтэй хамт ийм үйл ажиллагаа зөвшөөрнө гэдэг зүйл яригдж байгаа юм байна. Уг нь бол нөгөө Binance карт гэдэг юм шиг хүчтэй байсан шүү дээ. Binance карттай бол угсаа таны Binance wallet-д байгаа coin-тэй холбоотой. Тэгвэл шууд хөрөөл ингээд зовхт үрч хөрөөл автчихдаг гэдэг. Тэгэхээр манай урмал судлаач нар Таиландд ч бас мөнгө өргөх юм байна тийм ээ. Энэ бас нээж өгч байгаа. Урмал судлаач нар гэж. За энийг бас илүү нээж өгнө гэдэг талаас нь зөвшөөрсөн маягийн журмыг бас орцуулж байгаа юм байна. Өөст. Аян санааг бадартуулж байгаа хамгийн мөнгөө саахна. Аюултай байх шүү guys гэж хэлсэн дээ. За энэ цоногийн хувьд бас энэ мэдээллүүдийг онцлох гэж аваад хүргэлээ. За энэ хэд бол угаасаа мэдээлэл багтай байлаа. Одоо тэгээд өнөөдөр чинь хэдэн бэлээ? 29. За удахгүй 6 сар гарлаа. За тэгээд 6 сарын мэдээж эхний 7 хоногоос ахуулаад одоо нөгөө CPI мэдээндээ гараад бэлдээл тэдний дараас interest rate-тэй холооны шийдвэр яах вэ гэдэг мэдээ нэлээ халуун зүйлүүд болох бах. За дээр нь угаасаа Q одоо урдаар удирч юм л угаасаа
жоохон итгэхгүй байдаг сар шүү дээ. Хүмүүсийн ерөнхийдөө аялал зугаалга аягүй эхэлждэг. Тийм учраас ерөнхийдөө жоохон cash out хийх маягтай байдаг учраас магадгүй скриптуудаар боломжтой арилж байвал зүгээр хаа гэж бодож байна. 5 очтоос хамгийн өндөрсөлтэй байдаг. Сүүлийн сар хаа. Жилийн. За тэрийг бас энэ шинээр би нөө бас датагаар нь харуулчих те. 100 сар очиж Монголд байдаг. За ингээд та бүхэн криптодоор арилж явах бол Binance Page-ийг сонгож арилж байгаарай. Та Binance Page-ийг сонгосноор арилж байгаа шинтгэлийг 20 өнгөлөх боломжтой. Гэхдээ 20 өнгөлмөр бол доор байгаа линкээ бүртгүүлэх 20 өнгөлөх боломжтой байгаа шүү. За мөн Forex-аас анхалтай бол за MFT болон EBC Financial Group-тай хамтарч ажиллаж байгаа. Доор бас линк байгаа. За EBC Financial дээр бас QPair орлого хийх боломжтой болсон юм билээ. За мөн Script-оор орлого хийх боломжтой. За би тэгж яасна Crypto-оор орлого зарлах хийгээд хэр боломжтой боломж өгнөс. Хүмүүстээ хуваалцна фидбек. За ингээд тэгин шинээр авах. За тэгтээ шинээр шууд орчих. За. Энийг одоо яаж катлаа бис. Өөрөөрөө заваас юм хийчлээ бис. За яа цан за хэдүүлээ. Техник шинжилгээрээ за илүү одоо биткойн яриж бодож байна. За ерөнхийдөө сая гарсан шинэ мэдээнээс харах юм бол за ерөнхийдөө сая өнгөрсөн 60 минутын хугацаанд 345 сая долларын арилжаа liquidate боллоо гэсэн мэдээ гарсан. Тэгэхээр ерөнхийдөө маш их хэмжээний доллар бол liquidate болжээ. За ерөнхийдөө одоо биткойн хувьд юу болж байна вэ гэхээр за ямар ч байсан том цагаараа буюу ингээд daily timer харах юм бол сүүлийн бараг 53 өдрийн турш бас нэлээдгүй огцом өндөр өсөлттэй байна. За яг дунд нь бол ерөнхийдөө жижигхэн correction хөдөлгөөнүүд бол орж ирж байна. За одоо энэ үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөн цаашаа үргэлжлэх болохгүй гэсэн дээр нэг дэлгэд хаамаг гаргаад үздэг яг гэж байна. За мэдээж саяны өнгөрсөн мэдээгээр ярьсанчлан за мэдээж одоо нэг одоо 2 дахь үйлрэл ингээд дуусгаж байна. 3 дахь үйлрэл ямар байдаг вэ гэдэг талаар дурд ихсэнтэй. За ерөнхийдөө 2 дахь үйлрэл одоогийн байдлаар 28% өсөлттэй явж байна. За ерөнхийдөө ингээд урдныхаа түүхийг харах юм бол ер нь бол өсөлтөд нь давмгаалсан байдаг буюу дунджаар нь 26 орчим хувь өсдгөө гэсэн бол одоо энэ дээр 28 орчим хувь өсөлтийг үзүүлсэн байна. За Q3 за 3 дахь үйлрэлд юу вэ? 3 дахь үйлрэлд ерөнхийдөө бол за яг 6 өсдөг за заримдаа нэмэр хөндлөлттэй байдаг. Ерөнхийдөө алгалсан байна тийм үү. Тэгэхээр 3 дахь үйлрэлийг яах болоо гэсэн хүлээлт бол байна. Тэгэхээр 3 дахь үйлрэл дээр бол яг за магадгүй нэг аялал жуулчлалын сарууд ихэдлэг за ерөнхийдөө дэлхийн нийтээр ингээд нэг жоохон амралтын байдалтай болцдог учраас за энд бол мэдээжгүй бас хүмүүс cash out хийх хандлагатай харагддаг. Гэхдээ мэдээж бас өрсөлдөөн тооцоолох боломжуудаас харж л бай. За сарын хугацаанд харах юм бол за 5 сарын үед бол 12% өсөлттэй бол байна. За 6 сарын хугацаанд бол ерөнхийдөө бол бага зэргийн уналттай байдгаа гэж зааж байна те. За хамгийн ихтэй бол за нэг 37 орчим хувь уналтыг бол үзүүлжсэн түүхтэй юм байна. За хамгийн өндөрдөө болохоор нэг 26 орчим хувь өсөлтийг бол үзүүл за 27 орчим хувь өсөлтийг бол дэше үзүүлжсэн юм байна. За тэгэхээр 6 сард барьцгүй байна. 7 сар өсөлттэй байд юм байна. 8 сар өсөлттэй, 9 сар уналттай байх хандлагатай байдаг юм. За эмчлээд энэ мэдээллийг бол Coin Glass гэдэг энэ сайтнаас бол аваад хараад иж болдгоо гэсэн. За биткойн бол одоо аюу гоё дүр зураг үзүүлээд байгаа. За ерөнхийдөө бол нэлээдгүй хугацаанд ажиглалаа нэг гоё бас техник шинжилгээний дүр зурагаас төдийлөн гарчихгүй байсан. За ингээд харвал за биткойн нэг иймэрхүү channel дээр явж байгаа дэше сэтэрсэн шүү дээ. За энэ дэр нөгөө л энэ миний нөгөө яриад байдаг. Нөгөө шалт таз болж байгаа цэг маань дэше сэтэрхээрээ буцаад тааз болж исэн цэг маань буюу тааз болоод исэн тий. Тааз болоод исэн цэг маань спорт болж эхэлдэг. Тэгэхээр эндээс спортох магадлал бол бас байна гэж харж болж байна. Тэгэхээр яг энэ дүр зураг дээрх юм бол шал таазуулжсэн channel-аас дэше гарсан. За яг энэ дээр нэг жижигхэн pullback хөдөлгөөн орж ирсэн. За түүнээс хойш бол төдийлөн айхтар том pullback хөдөлгөөн орж ирэх байжгаад одоо pullback хөдөлгөөн орж иж байна уу те гэж харж байна. За энэ pullback хөдөлгөөн дээр сая 600 гаруй сая төгрөний сая долларын арилжаа liquidate болсон байна шүү дээ. Тэгэхээр маш их хэмжээний цэвэрлэгийг бас хийгээд авлаа гэж харж байна. За дээр нь ингээд харуул бас нэг хөөрхөн нэг иймэрхүү bullish маягийн паттерн энд бас ингээд зураад байгаа. Тэгэхээр магадгүй энэ спорт зон ажиллаж байвал дээшээ bullish pattern сэтэрлэхэд дахиад all time high бүсрүүгээ буюу за 112 орчим карга биткойн тэмүүлэх болов гэсэн ойрын хугацааны бас план бол байна. За яагаад ойрын хугацаанд иймэрхүү айхтарахтай мэдээ байхгүй гэж харж байгаа учраас за одоо мэдээж 6 сар гартал
гараад 10 хэдэн хүн мортол ерөөдөө бол инфляцийн мэдээ байхгүй, бодлогын хүний мэдээ байхгүй. За дунд нь ерөөдөө Трамп янз бүрийн байдлаар самрахгүй бол бутаар бол гайвэ гэж харж болж байна. За USDT dominance хувьд хэдүүлээ. За эндээс ерөөдөө уналтын хөдөлгөөн бол хаамгаалсан. Буцаж орж ирээд эндээс спорт авсаар байгаа дэшгээ дээдлийн тааз руугаа дахиад тэмүүлээд хүрээд ирлээ. За одоо ингээ харах юм бол тааз болж исэн зэг дээрээ буцаад хүрээд ирсэн байна. За тэгэхээр энэ төлөвлөгөө бол cancelэгдлаа. Энэ бол ингээд бодлоо гэсэн. Ерхэд бол эндийг доош стрээд pullback хөдөлгөөн орж ирээд унах бол өгсөн. За буцаад дээшээ гарчиж эндээс спорт авсараа байгаад дээшээ ямарчсан дээдлийн таазыг бол дахиж ярэ шалгаж байна. Одоо ингээд харах юм бол шал нэг том fake outтай дахиад спорт аваад дээшээ шалгасан байдалтай. За одоо эндээс магадгүй доош унах юм бол биткойн энэ bullish таарнд ажгүй сайхан дэшээс тэрхнэ гэж харж болохоор байна. За нөгөө талаараа evaluations нэг юм тамагтай. За биткойн дээр иймэрхүү уналтын хөдөлгөөн орж ирэх ёстой гэж хараад байгаа. Нэг энэ correction хөдөлгөөн. Энэ correction хөдөлгөөн энд орж ирсний дараагаар дараагийн нэг арай эрүүл маягийн өсөлт орж ирэх боломжтой гэж хараад хүлээгээд байгаа. За тэгээд 4 цаг руу оруулаад татаад харах юм бол энд маш цэвэрхэн нарийнхаа нэг юм доошоос магадaltaй паттерн байна. Ингээд доош шалнууд нь энэ тааз за энд ингээ сайхан тааз болжсэн зэг байна. Дахиад энд тааз. Одоо доошоос төрчихсөн. За ямар ч сан доошоос төрсэн байна тийм үү. За 4 цагаар харж штэ. За энэний доовыг за миний үед харах юм бол за энд бас доов ивцэн байж болох юм. За бас энийг бол бич болчихнаа. Энийг бичиж. За энийг чуулчихна. За эндээс доошоос straight хэрвээ эндээс доошоос straight correction хөдөлгөөн орж ирээд тэр correction хөдөлгөөн нь bearish маягийн паттерн байх юм бол миний хувьд эндээс орсон long арилжааг хаана гэсэн. Энэ доовыг доошоо ивдэх юм бол эндээс оржсэн long арилж байгаа хаана гэж хэлж байна. Тэгэхээр энэ long арилжааг бол одоо стил барьсаар байгаа яг удажчлаа. Тэгэхээр хэд одоо л ерөн жоохон хаах сонирхолтой бол байна гэсэн үг. Тэгэхээр энэ доовыг доош ивдээд ороод ирэх юм бол би long арилж байгаа хаагаад энэ нөхцөл нь харин бүрдэх юм бол доошоогоо short арилжаа нэ. За энэ short арилжааг юу гэж харах вэхээр нэг иймэрхүү байдалтай. Энэ short арилжааг хийчих юм бол за эндээс нэг иймэрхүү шал үүсэх юм бол энэ шалан дээр хаана гэсэн үг. За тэгээд энэ том bullish pattern маань өмнөх түүхэд автах юм бол те. Одоо түүхэн дээрээ л баримжаа авч явлаа шүү дээ. За нэг иймэрхүү bullish pattern үүсэх юм бол эндээс нь дахиад long арилжаа хийх бас нэг боломж харагдаад байгаа. Тэгэхээр маш холын таамаг гарлаа шүү дээ. Хэрвээ энэ доов авдаа тэр ивдэд ороод ирэх юм бол доошоо short арилжаа эндээс энэ хоёрын хооронд тийм. За энэ хугацаанд гой bullish pattern үүсэх юм бол bullish pattern-ы шалыг нь харж агаад short арилжааг хаагаад дээшээ айлах long арилжаа хийх гээд үзнэ гэж таамаглаж болж байна. За ингээд ерөнхийдөө бол биткойн дээр айгүй хоёр талтай харагдаад байгаа. За яг цаг үе бодох юм бол сар удирлаар нь бодох юм бол амралт 6 сар эхэлж байна. Ерөнхийдөө дэлхийн нийтээрээ жоохон амралтын байдал руу ордог учраас cash out хийх магадлалтай. За нөгөө талаараа мэдээж Trump байгаа, ETF-уд байгаа. Бас халуун мэдээ гарах юм бол криптоос өргөлсөн том өсөлтийн хөдөлгөөнийг үзүүлэх боломжтой харагдаад байна. За daily дээр нөгөө all time high бүсээ харах юм бол за ямар ч сан дээшээ нэг стресс идэж гисэн эндээс бас хариуллаа доош уналтын хөдөлгөөн орж ийн тийм үү. Тэгэхээр бас нэг all time high энэ бүсээс баг зэргийн нэг эсэргүүцтэй хөдөлгөөн бол орж иж байгааг харж байна. Тэгэхээр бас short арилжаа бас дажгүй хийвэл хийчихэр юм шиг харагдаад бол байгаа шүү. За одоо хэдүүлээ альткойнууд бол заавгаас одоо баг хөдөлгөхгүй байна дөө. За энэ хугацаанд ажиглагдсан саяны 7 оны хугацаанд ажиглагдсан зүйл гэх юм бол за биткойн харьцангуй унжахад Ethereum басчиж гайг өсөлтийг бол үзүүлсэн. За тэгтээ бас төдийлэн сайн бол байж чадсангүй. За ингээ харах юм бол буруу тийш харсан head and shoulder маягийн паттерн харагдаад байна гэж таамагласан. Neckline бол хэтэрхий дээр байгаа даа тий. Хэдүүлийн таамаг байсан бэхэр neckline-аас дэше straight pullback-ийг орж ирэх юм бол дэше long арилжаанд орё гэсэн.
За гисэн авчиг тэр хөдөлгөөн бол болсон уу. Тэгэхээр ямар нэг арилжаа байхгүй гэсэн үг. За одоогийн байдлаар бол нэг иймэрхүү дүр зурагтай харагдаж байна. Тэгэхээр ер нь бол би энэ 7 хоногийн хугацаанд бол ер нь бол жоо хүлээх юм байна. Нэг амар арилжааны төлөвлөгөө бол надаас бол гарахааргүй юм байна. За түрүүчийн миний зурсан. За энэ бол дэжгүй бас байж болох юм. За магадгүй ойрын хугацаанд бас нэг арилжаа хиймээр санагдах юм бол эндээс нэг иймэрхүү арилжаа ажиллах юм байна да. Хэрвээ энэ ингээд эндээсээ price action буюу Bitcoin 104,700 гэсэн энэ зон дээрээ тогтоод байх юм бол за эндээс л ерөнхийдөө худалдаа авалтын бас дайггүй дэмжлэг байна гэж үзээд за мэдээж нөгөө support зоныхон доор за бүр доош болох юм бол энэ bullish pattern-ы доор байршуулж өгч жоод дэше long гарч. За тэгтээ яг энэ бол risk reward харьцаа харьцангуй бага байна. За тэгтээ ямар ч хэлсэн рискэлж байгаа хэмжээнээс нэг 2 дахин том буюу 2 дахин их ашиг бас орлох боломжтой. Тэгэхээр энэ бас нэг харьцах 3 арай хүрэхгүй л арилжааны боломж харагдаж байна. Тэгэхээр иймэрхүү бас богино цагийн арилжааг бол 15 минут руу орж жагаад хийж болж байна. За 15 минут арах юм бол одоо эндээс ямар ч хэлсэн доошоо виктдад спорт зоноос хариулт одоо шууд төслөлөд оржсэн байна. Тэгэхээр эндээс нэг иймэрхүү гоё bullish маягийн хөдөлгөөн орж ирэх юм бол эндээс нь дэше long арилжаанд жижигхэн асуудлын дээр нь арилжаанд орж болж байна да. За тэр иймэрхүү таамгийг бол гаргая. За тэг яг энэ таамгийг бол хэдүүл яг энэ 7 хоногийн турш хараад явчээ. За тэгээд таамаг биелэх нү биелэхгүй нү гэдгийг хамтдаа сонирхцгоё. Манай сошиал хуудасуудыг даах юм бол тухайн бүрдэн апдейтүүдийг аваад их боломжтой байдаг ба шүү. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Ой энэ дөрвөн 7 хоногийн хэдүүлэг алтны таамаг шүү дээ. Алтны таамгийг юу таамагсан гэхээр энд нэг дайжгүй bearish дээр нүсэд байгаа. Доошоос тэрх юм бол short арилж харна гэд энэ сэрүүл тавьсан байсан. Гэхдээ сэрүүлийг харьцангуй миний сэрүүлийн нэг notification баг надад энд ирсэн баха. Энэ хаваад доошоос тэрдгээс трейд баг энэ хавьд notification ээж тэнэгдсэн. Тэгээд би энэ notification удаж ирлээ дээ гэж хайцсан байсан. За ерөөдөө бол энэ арилжааг харж байгаад эндээс short арилжаа хийсэн бол мэдээж бас дайжгүй ашигтай байсан байх. За ингээд харуул харна. За энэ дээтийн таазанс гоё хариулт авсан байна. Гоё bearish дээр надад шилтэрсэн байна. Энд доо өвдчихсэн байна. Дахиад дэш ярьж эндээс хариулт авч явах шиг байна тий. Тэгэхээр магадгүй алт. Дахиж ирээ шалгаад ирэх юм бол эндээс нь гоё short арилжаа хийж болох юм. Гэхдээ энэ short арилжааг маш бага stop loss-тэй тавина. Яагаад гэвэл эн чинь өөрөө том цагаараа дэшээс магадлалтай байна. За ингээд хаамгүй тэнэт явах юм байна. За ингээд дараагийн дагаад дээр уулзтлаа. Түр баяртай.